Тэнгэр тэтгэсний зарилэгт ийлийг төвшлөн тогтоосон хойноо дөрвөн ордын нутаг дөрвөн хаан өргөжлөж чөдөрлөж авбал барав гэж айлдсан юм гэдэг. Өчүүхэн хязгаарын бам би нүдээр харж чихээр сонссон биш үү? Гэхдээ халх хоёрдын талаар болгоож байгаа Манжи хааны санаач мөн дөө. Шадар бамтан үнэн үг айлдав. Надтай дөрөв харьшуулж ирсэн Баян Жанжин иилийн дугунд мартайган давхиж ороод гол шүтээний ширээг сандайлан суусныг би мартдаггүй. Дайсан гэхэд даваач арай тэхгүй. Манжууд захирах цэргийн үлдээгээд их цэргийн татаж эхэллээ. Энэ чирнэ санаа амарсных л биз. Энэ жилийн намрын дунд сард долнуурын газар ноёдын чуулган хийж амар санаа таны улсыг Манжид дагаар орсны их найр хийх юм гэж дууллаа. Тэгээд иргэдээсэн эссэн ариг нэрсэн арх татварлаж байна гэж манай хүмүүсд над хэлж ирсэн. Чуулах нь юу? Уйлах нь юу? Үзье л да. Бич нут руугаа бослоо. Хошоо чиманта тогтож айлд. Халах зүүн гар хоёрт зэрэг үе мэндэгдэвэл Манжийн зэрэг олон ч гэсэн хүчин тарамдах юм шүү. Эрийн тангараг нэгэн цагт төрийн тангараг болог. За аль. Үг бол үг. Үг бол үг. Үг бол үг.
Бичээч. Бич. Шатрава. Та хиндэн улбар бичиг илгээхэд сан болоо? Танай хаанд. Хай. ганцхан манай хаан боса. Баса танай хуанди байна шүү. Зов чамаас зугаагүй. Их эзэн дээдэст зориглон айлтгах гээд морь зүтв гүл зүхэ нарыг хөөж гүйцэхгүй хан хатны голыг гатлаж чадахгүй төрөв. Үүний учир цэргийг татсугаа. Хаяа. Вантам. Тана майгаул шөөж харин энэ яасан ч айцгаж болохгүй зүйл. Болохгүй. Хэн харав? Хүний амиг гэдэг өд хорхой биш. Миний зарлиггүйгээр хүний амь хороохыг тавьж. Баатруудаа хан хатны гол руу явахгүй, үлзүүхийг нэхэхгүй. Тэдний хэрэг тэднийг эд одоо хотгой дутгаан тэнцэн. Нэгэн 1756 дугаар оны 6 дугаар сарын 16-нд Хотгойтын ноён Шингүнжав Хатахаагаас салж Урайн хаан цэрэг 500, Хотгойтын цэрэг 250, Халахын цэрэг 100 илүү, бүгд нийлсэн 800 илүү цэрэгийг өдөртөн босч нутгийн зүг оджээ. Хотгойтын ноён Шадарван Чингүнжав морьжов. Хасхийн дамирангун их хуандын даргаар уяатан цэргийг тэргүүлэн хулгай амар санаагаас ядас ухаар явна. Хүн тэнг ванд бараалах гэж айлдаг. Хичээе. Монгол ах トゥ нартайгаа илт харшуулж манжийн багтавыг л хангахгүй юмсан. Нэгийн нөгөөгөр нь бариулж цөөхөн Монголыг барьж идэх гэсэн манжийн санааг мэдмээр дээ. Манжуудын санааг мэддэггүй ноёд байдгүй бол та. Харин төрөө бодох уу, амиа бодох уу гэдэг дээр л талцдаг юм болоо да. Чи ч бас шаггүй юм бодож явдаг юм гэж. Харин энэ давнын аль нь бол? Харин ээ. Ванта ирлээ. Хүний нутгийн чулууг бөөшгч өөрийн гэрийн голомтор гэнэ гэдэг. Улс тэргүүлсэн их вагтын манах Чингис ухааны бан Эрдэнэсэн дарчиг тэднэр хороолоо.
Гэрчгүй. Их богдын мануудан дээр Манжин хаан өөрийн гараар засгалсан гэдэг. Би тиймэр хоттой гонь зэлтэй дуулах штеп. Халахын ойдыг чуулад суухад дээврээс нь шилхээтэй ясын онжуулж харуулсан гэдэг юм. Хотогт богд маань эргэж марлаад халахад өргөн аймагт их төвөндэй гэж хэлгэнсэн гинлээ. Тэгээд өчүүхэн би хүртэл богдыг дагаж босох мэнэндээ. Газар сайгүй хөдлөж эхэллээ да. Сайн оюун дэчинжив цэргийн дагуулад бутсан. Сүрхээр шүү. Өчигдөр цэвдэн бэл элсэн аваад эргэлээ. Өчүүхэн бийж гисэн эргийг да. Гүнтэн минь. Таны мэрэгэн ухаанд биширч байна. Сэргийн битгий буулгаарай. Намрын дунд сарын шиний 8-нд зэрэг бас хүгсэлтэй юм шүү. Ван таны холч ухаан тогтсон дон гэлээ. Миний тогийн дорьява цэргүүдийн 200-аад нь манай албатууд. Бусд нь уляастан сайд эфүүчин ван тэнгүнжвэ мэдлих байлаа. Уй жинжин мэдж ба. Хөтөнгөн шүү. Олон газар морилж явсан да. Тэр болгоо ингэж хөл алдаж явах нь би лав мэдэхгүй юм байна. Аав ноён Монгол ол гэж бослоо доо. Чухамда миний ван эцэг шиг ингэж зориглож босох нь хэд байдаг вэ? Толгой орох юм ээж байгаа юм шүү гад. Аг ноёдын амрыг. Таны би лагшин тонголог үздэ. Ноёдын буйнд гайгүй дээ. Яасан сайхан мөрдвэ. Их хэргийг сэдэж болсон ванда байж юу юм. Одоо сайн хүлэг, сайн ярил хэрэгтэй болоод байна. Тэгээд л ахна элээд яах. Та юу гэлээ? Төрн тайжаас эхлээд босох ноёд ч олон жол та. Эх нутаг элигэн садна гэлгүй яах вэ? Ястаа. Вангилдэ! Хоргон зэргүүдтэйгээ ирж юу? Ээжээ, ван ноён ирлээ. За, ураа ээжээ. Аав. За одоо хүн. Миний хүү ээжтэй. Хаян замдан сайн явж ирвүү. Сайн. Ээж таамаас нөө. Амгалаа. Амар байна уу та? Амар байна уу? Та бүхэн амгалан байцгаана. Амгалаа. Бурхан өршөө. Эгэжим. Гүтэн гэрмэн өршөө. Гэртээ ордоо миний хүү. За та нар минь сайн сууж яв. Таны ирээд байгаа бид юунаа алцах хэлээ? Миний хүч том болчээ. Эргэсэж эсхий сунна да. Алид миний хүү. Ахна ямар байна уу? Амар нөө. Жончлээ маань эгжтэй хэр бараа болж байна да. Амар байна уу? Энэ гэр орныг жунжлаа минь л авч явлаа да. Ашгүй дээ, ашгүй. За орцгоё.
Ванта. Оо, тайжахаа. Вантаны амар амгалан гайлтгая. Эндээ та амархан сайн сууж байв уу? Миндээ. Их ноён таны халах даяарыг босгох хариун үйлс дэлгэрдүгэ хэмээн 9 цагаан хүлэгмөр авчирлаа. Та таалан сойрох. Өчүүхэн би сүргээсээ шилж авчирсан юм. Ёстой. Эр хүний хэмэр сэрэг гэхээр сайхан хөлбөд байна. За, тайжахаа. Та гэрт марил. Таамарл. Тэнгэр минь. Амаргано. Миндээ. Ос хүйтэн байна уу? Өдөд яаж хүйтэн байх вэ? Нэрэ тийм л дээ. Би маргааш овооны наадам дээр таарлт холвол гэж бодож байлаа. Маргаашиг яаж үлээх вэ? Үеихэн харж. Тийм. Ямар гоё юм бэ? Миний дайны олц. Ямар вэ? Гоё вэ? Али би өөр харъя. Тэг. Хүйж өмжтэй. Чи яаж байна? Ямар ч хүний үзүүж авсан бэлээ. Би чамд дайныхаа олцоос өгч байна шүү дээ. Дайнаас та өөрөө л 9 минут ирсэн их юм болц. Өгийн нойсож байгаа газар их уулмын болгоон сойрох.
Наа тамин идэ шүүстэй сэр заагцгаа. Сайхан өсөж байна. Сайхан өсөж байна. Сайхан өдөр байна. Сайхан. Миний хөө. Вантан. Тираро. Даншиг аслан гэсэндээ би артай байлгүй маа. Гүлзэвата. Ай болго. Тавал баггүй яа. Боллоо. Залууч мөн өнгөтэй байх чи. Би яатай юм бэ? Тийм бэ. Харич яваасан. Хоттой шиг Өнгөтэй харагдчих шүү. Миний хүч сүрхий тэнхээтэй хүн болох нэг ээж. одоо надтай л нэлэх юм шүү дээ. Хараад шүү дээ. Жонжла. Хоёулаа жаа. Сэрүүч. тэгэхээр манайхаар нэг дайраа болохгүй юу? Дайрих минь. Өртөө замаар өнөө гаягдууч айцв. Хүү явгоо. Бурхан. Монгол ахтуу нараа. Бүү ахтуу. Хотгойтын аян шадарван чингүн жуу марж явна. Мөн Тугаа гинтэ. Эрхэм бандны амгалан гайтгай. Миндэ таамаруу. Бидний өчүүхэн оромжинд морилноо та. За. Амгалаа. Амрвана. Алло. Намер тэргүүтэд цагаан теннис амсуул. Холоос явуул. Айшаавал бүзэлвэл. Намир шаацхан өртөөгөр Монгол хүн их явах юм уу? Даахан харин манчууд лих юу. Тэр манжуудын өвөлт юу явдг юм бол та? Тэд над ямар үзүүлэх юм биш та.
Хүүгийн чинь манжийн зэрэг татах зарлиг. Охины чинь төмөр сүргчин болох нугалбрал явдгийн да. Да. Би ч нойтын сармалтай юмны бараа харалгүй. Насыг барлаа. Гэхдээ устын үр ялгаа юу ах? Өөрийн чинь өртөө чинь болгох. Хөгшний чинь тайны гэрийн сайны хүн болгох бичгэл ирдэг байхаа да. Магадгүй л болоо та. Яадаг юм билээ дээ. Та өртөөний албыг хай. Ялын хэмүрхүү. Ялын уу? Ялын би дана. Хойд хязгаарыг даасан хотгойтын ноён альдаж байхад дагахгүйгээд хайчих. Очмын ялыг даах нь үнэн л юм бол боолвэ таныг сүйдэр мэт дагах байна. Тулгын гурван чулуу шиг биевний харан байж үг бол үг гэж хэлсэн билээ. Газар хагалбаар нутгийг нэслэж ганцхан данжаатууд олны минийд дуусгах. Хар заяанаас тойруулж хайрл. Бурхан минь. Хашаач мангас сураг байдгүй. Юу болоод байж? Антаа. Таны зарсан илч ирээгүй л байна уу? Алгал байна. Хатанд та бити сэтгэлж ярих. 3 бамбус. 3 сахиус биевиндээ мөргсөн байна. Үйлс нь бүтчил таа. Төрсөн хаан байтугай төмөн олон алдахад тулаад байна гэдгийг худах тогшид сайн ойлгуулахыг хичээ. Халахын гэстэйдс бүгд дэмжиж байгаа гэдгийг айлтгах. Хичээ. За, мард доо. Жаанда. Вантамын болгооч хай. Энэ хүн танд айлтгалтай. Мартагаан гэрт орох гээгүй бол буугаад чи. Монгол алдсан гэдэг. Өчөөх намайг шадараа гэдэг үлээ. Хираны харуулыг хайж эдгэлт 150 нөхдийн хамт хяактыг эдэбэд амбныхын толгойн энэ Таш наатайгаа. Ялгнааtiin хүүхдтэй гадаа цустай тэрвж идэг хаш янз монголовч. Хираны хайд юм гэхэд ягт хийж гисэн та нарыг. манжиг үзээдах хэлэн маань намайг ийм асав. Эхнэр хүүхдийн минь алж үнсэнд хийсгсэн. Одоо цанцар байх ганц хүн маань таал биднийг ихнэндэн багтааж авна уу? Вантами. Чиний цэргүүд бүгдээр нь чам шиг юм зэрлэг үү? Гүванта манай залуус харуулдал албаасан хүмүүс. Уг нь цэргүүдийн аваад
Жанжиныг буцаамаар юмсан чи. Хүн ахтай дээл захтай байж төрөөн төхнүүлнэ хөө. Хэн дуртай нь алж чадаад байвал дээрэм болно. Дээрэм хийсэн цагт дээлийн захан дээр толгой үлдэхгүй гэж мэд. За. Эднийг загцууд хааргнуул. Вангийн сангаас гэр майхан гаргаж өг. За. Вангийн сан танд болоход 500 хуй торог 800 шуудай горил 50 хүнд цай бий юмсан. Цэргүүдэн тэжээ. За. Энэ мөчөөс эхлээд чи Эрхэн Баатрын тугч нь бол. За. Гэдалаванта. Иха. Чи яваач. За. Дархан танд бурхан ухаан оршиг. Мөрцөх. Алив. Сайхан хатсууч. Элдэж гэж хэлд юм аа. За та сайхан зусч байна уу да? Яха, сайхан зусч байна. Алба хайзын ялыг вантан гээд хуурах юмд хийцонда вантан мен. Вантаны амар амгалан Таны амгалан гэж мэрья. ярьсан яриа зорьсон хэрэг бүтэж үед өчүүхэн гүмбэ баярлаж баршгүй. Та чинь чулуу төлдөг хүн үү? Тэгэлгүй яах вэ? Сайхан шатдаг гэж шүү. Энэ урдамнаас л авчиж төлдөг юм да. Чулуу шатдаг нь бас Тийм ээ. Төмөрн байхад төлдөг нь бас байдаг юм да. Манжин хааны тараасан чулуун жинсийг л шатаад юм да. Энэ чулууны элч гэж элч. Элдэж гэж элд болно да. Энд та сайхан тусч байна уу? сайхан та сайхан зусч байна уу? Сайхан тусч байна. Энэ таны албатууд уу? За тийм ээ. Энэ миний тугийн дор жагсдаг цэрэг ирсэн билээ. Өнөөдөртөн ачаалан тайлэг. Маргаашнаас орд хэрэн барих ажилд орно. Сайхан ирцүүд байна. Гүнчин. Шатара шиптэй. Ванта. Өвөр төжин өртөний алцуудыг манжууд хятчих. Ясаг инэ? Цэрэг хөдлөх зарлиг хайл. Гүнтэг таны элдний ирийг шалгах цаг дохиоч. За. Мордъё. Бурхан ялта ял.
чон орсон юм шиг. Даанчтэй юм. Эзэн хүсвэгч гэжтэй. Эзэнгүй юм чи. Гэгэн сахиус минь. Нэмээ заяд яагаад Өгсөн яах вэ? Амьд дээр нь очооч. Та өөртөө хэн юм болгочих вэ дүү? Хэлээч. Жэмэн зайсан. Манж зэрэгтэй ирээд. Өртөө гэдэг. Зангийн маань хаацсан. Жэмэн зайсан гинэ. Жэмэн зайсан. Жэмэн. Уантамэр. Аян болгон нүдэн анч. Чихэн бүгд явах юм бэ? Манжиг дайли. Тэргүүтэй манжтай байлти. Манжиг дайли. Тэргүүтэй. Вантаны төмөн амгалан гэрэж богд гингээд ерөөлин хадаг илгэйлээ. За. Үлз яар шиг. Аливтаа суугаач. Тий. Удагц багшийн лагшин тонголгоо. Тонголгаа. Бурхны орон богдын хүрээ амгална уу? Амгалаа. Удагц багштан хадагдаж ямар сураг илгээдтэй. Тун удахгүй орхон туулын бэлчээрт халахын ноёдын чуулган нийлэх болтой. Ээхэд ихний удаа бараалгахад би ямар ч байсан 7 хушуу халахуудыг даагна гэлээ. Хоёр дахь удаа бараалгахад маань би гэрээс гарсан гэлэн хүү. За. Их хаан бурхны ёсыг хичээнгүйлэн даагна гэлээ. Төр улсад тэрслэх аваас хамиг оошоодно. Намайг дагаад яв. Хэмээн эрүүдвэс би өөхөх уу хэмээн таагүй аль. Тэр үед жанжаа хотод ирсэн байлаа. Малгамс чананд махцуг тавих нь энэ. Богдгийн тэн саяхан төвийн эхлэн гэж явсан. Яагаад гэнэт мох болов? Хамгийн дотны хүнэл явуулъя. Бүр дэрэгдэн бараавалж санаа хүүгэн илгээе. Миний цэвэн дарж өгч. Эрх юм болжээ. Ахтан түшигтэй.
өдрийн нөхцөлөд төргийн явуулъя байц. Та юунд нэг нөхрөө орхив те? Дамирын гүнээс сурахгүй сар гараг боллоо. Та нэг үзэхгүй юм хэрэнтэй. Харин тех тусман зул өргөх хүчтэйсэн. Тэмцлийн замын гэрэлтүүлэхэд зул өргөж л байлаа. Вантам минь. Хатан ахайтныг төрхөмд нь буцаах нь хүүгийн болоод эхийн аминд өлзүйтэй гэж мэргэнд бууж байх юм. Эпүүн яасан бол. Явуулсан ч сураг алах. Та дахиад нэг үзээд ихтэй. Ой маа. Эфүү вангийн хувьд зам нь салжээ. Алив цогцоор. Вантам. Оршиж вантам. Улгай жимчи сонс. Яс махны тасархай. Үгүр төчийн өртөөний олныг манжидагч ядуулсан ял чиний мөн биз? Вантам. Истафасэт намайг ална гэсэн билээ. Вантам өршөөж байна. Вантам өршөө. Би тэгвэл чамайг алах болох нэ? Гарал нэг нутгийн хүний аминд хүрэхэд зүч. Хойчин хойч хотгойдын олонд минь сургаал болог. Вантам амийг өршөөгөөч. Хүний амийг хайрлаагүй байж өөрийн амийг буйн гинэч. Зайсан хэрэг би чинь бодож. Вантам амийг гэтрүүлээ. Сус гаргалгүйгээр чамайг цаазлна. Аваад юу? Та хоёр найшир. За. Их орноос сонгорсон хүн яаж хөвшиг болдгийг харав уу? Харлаа ван ап. Та хоёр одоо миний элч болж хүрээ орно. Худагт багшид бараалах нь. За. Манчин хаан дөргсөн бэжигт өгүүлс нэр бол. Улгай чингэн жив цэрэгээс бусаж ирсэн ялт хүний үгээр харуул өртөө төмөр малчин албан суусан ой хамаг ямыг хамаж аваад нутагтан харьсан. Убир туж зэрэг өртөөг засагдхан аймгийн тайж жамын наран голын захирахад өртөө албад ардууд барьж хүлж аваачин
Чингүн живдад тушааж цаацалсан хэмээн өгүүлжээ. Цэцэн хам минь базар түшээд хаян бэлтурч засагтхан балбир тэр хүлэн өсөж манжи эсрэг болсон билээ. Тийм атал жамин зайсан бидний эсрэг хандахад би биеэр хэсгэв. Нутгийн хүн амиг төвөв гэж бүх хэлгэн сахиус минь. Банта юун чилэрхээ? Амар санаагийн харьяатууд манчийг цохижээ. Хаан дөргөмжлөгдөх баяр төдрөө тэр ээлид хүрч чадсангүй. Хөөрхий дэлэгд орж хатан Амар санаа эренсэн дэрж хангаас салж буцах замдаа дэлэгд орж хатныг эргэж элчилгээсэн гэдэг. Үсвэрттэй ухаан багантай хатантан эргэлзэж суусаар манжид рэгдэжээ. Бурхан минь. Тэгэд алуулчихаа юу? Уруусан хатныг юуг цаадлааж та. Харин 7 настай хүүгжлийн заазалсан гинлээ. Дарих минь. Тэнгэр минь гэж. Юу зүггүй. Тэр мөн ялхантны. Бурхан тэнгэр минь. Бурхан минь өршөө. Юм ямар авч ирэх гэж мэднэ. Зүм минь. Баг хүүгэн аваад төрхөм дамцсан уу та. Ноёнтон та юу гэж айлтна вэ? Хүний үрс ялгаа юу аах вэ? Муу хоёр хүн маань яаж ч явдг юм бол? Харин ноёд нөрөвдөх юм а гэхэд богд нараа урахгүй байлгүй дээ. Тэнгэр минь гэж. Нялх юм шүү дээ. Нялх юм. Чимэн. Онтом. Танд бараалах нь гэж нэг бадарчин хурч ирээд байна. Оруул. Онтом. Бидний үйлс буруугаар ирчихэ. Буруугаар ирчих гэжтэй. Та өөрөө буруугаар эргүүлэх гээд байгаа юм биш үү? Гүйлцээ. Чи юу хэлэх гээд юу хэлж байна? Та нар дугуй бай. Баяжиг тайж уу та. За. Хүлгийн тайж. Улиастайд үе жанжин өөрийн тугийн дор төмөн зэрэг жагсааж таны эсрэг хөдөлсөн бай. Орхны савд Ванчун жанжны зэрэгтэй нийлнэ гэсэн сурах сонслоо. Дамирингүй ямар хэлэв хүлв? Бурхан минь. Тэр хүн одоо үгүй болсон. Юу гинэ? Хөөрхийг дуслаар хороосон гинлээ. Хөөргөнийн. Эр хүн шиг. Эр хүн байсан юмсан. Эпховам. Данчата.
чи яаж барах вэ? Юу ч болж мэдээ шүү зүг. Сэтгэлээ хатуучтай. Томны гэж бодож явсан. Ийм боллоо. Вангав. Тайшаа. Миний дунашир. Миний дүү бие гэл. Anta sayora. Иху. Авчгүй болоорой. Хэмээн. Дүүгээ шүү. Тайжхаа. Замын хагсаас ноёдод буцхан шиг байна. Намрын дунд сарын шинэ 8-нд хоёр тал зэрэг басна гэснийг
Сайн сануулаарай. Шинэ махны өнөр. Тэр чи бидэнд хүртээлгүй баха. Манай энэ заагүй. Хард очих хилцийн зог болтой. Вангаянч турж өгөх нэ. Шадар ванга муу хэлэн гинэч мөчиж өгөх юм. Вааха. Та зүүн суурийн малыг ойртуул гэж айлцсан уу? Үгүй юмсан. Энд чи дараа жижигний хийсэн ажилдаг аа. Маа, энэ таны замын хүнс. Охин минь цэрэг цуу хоол хошгүй байхад надад яах нь вэ? Яах вэ аваа. Зарлсан элчих нь гэд татгалан бол ухаан сэргэлэн гэдгийг. Энэ ч юм ол мал вэ. Харин нэ. Заамаа. За, Яв та. Зангидсан удраг мэт байж халахаан аврыг гэж яриаггүй юу? За, тийм ээ вантан минь. Вантан минь. Үнэн чанартай бол манжи юм биш. Манай юм байх. Хотгойдын ноён намайг сэргээд хийж чадахгүй гэж хинээс сонсов. Вантан минь. Зэргүүд өлсөд аргагүй эрхэндэл төмөр сүргээс идэхэд хүрв. Вантан минь болгоо. Энэ үнд хатуурах хэрэг байна уу? Энэ үнийг чулуу тэглүүлж байгаад хой ташуурт. Вантан минь. Аяа чангах юм шиг. Оо! Би чамаас асуугаагүй. Ташуурт. Ой. Ой, вантан. Олигтой хүн шиг хэд ороолгоотхоо. Ааваас минь хойш алгадах хүн олддоггүй юм шиг ээ. Чи надад амаагүй. Саадхыг гаргаад ир. Зэргүүд. Төргөл. Эрний гаргаад ир. Надад эснийг бүгдийг вантанд үнээр нь хэлэн шүү чи.
энэ нутагт юугаа хийж яваацаагаа чивчээ. Өчөөхөн би хосон бир хөшөж энэ ноёдын үгийг өртөөлөх авботай била. Энэ чинь халахын 7 хошууны газар хагалбарыг эрхэлсэн төлөөний амбан. Халахын сайчуудыг та нар туслаар хараад юм гинлээ. Би чамайг урсгалаар хараамаар байна. Чи юу бодож байна? Энэ бол вант ханы хэрэг. Орхон тамрын бичэр газар ноёд хуралдаж хурга чингэж явъя. Буша Маян таныг барихад чуулга нийлсэн. Хоёр төмөн цэрэг хотоос наашаа гарсан шүү. Аяа. Тийдэ их ширээ уусан шүү. Гайгүй чи тэмдэ. Бүгдийг тэргүүлсэн Жанжин хийнэ. Элэш. Ich ханы эфу. Тэнгүн явтан. Их чимсэг ухсааны тэнгэр язууртай эцэг гүтгэн гинэ чи. Чухмаа чухам. Кянта. Кин. Үнэлээд байгаа юм та. Тэр үнэ шүү. Уляастай сайда. Уй жанжа. Тэнгүн жав. Нэг төмөн цэрэг захирч үдид наашаа хөдөлсөн байх шүү. Төмөн цэрэг биний ярьж байгаа үнэн болж бид ч тэгэх. Гэхдээ ванта энийг яах вэ гэдэг. Уцаагаад хийчих. Үг бол үг. Үг бол үг. Хин бэ хайж хайн байна. Тайж ахаа юу? Вэн чин. Миний нэрийг түрэн тайждаг. Би их хуандан үнэнч заасан. Энэ айлтгалыг эпо тэнгуүж төрөгч өг. Ёо. Чингиж авъя. Бишээ. Үеижэнч. Өчүүхэн би буруу вангийн хөлийг олж авлаа. Өрөм дотроос өртөж байна гэж очиж хэл. Мията. За явж үү. Би болоо. Хүний ачиг хариулж чаданаар. За. Мартин дуга. Явж үү. Мартин дуга. За хөргөө. За. Шатрвангийн тэнгэр хонж. Ингээр амиа утханцоо. Ванта. Наадах чинь бурхан болоо чи хөөргөө. Тийм ээ. Энэ хөргнөөс тамиг татхад дотор уучрах шиг болтгүй. Ястай ирийн угархаа байж үлээ хөргий. Муухан хөлдөн чирэгдэхээр байсан юм да. Халахын сайжууд ямар алж байх юм шүү дээ.
Вантан минь алдсан. Урд шиншээ дараа өөрийн тугийн цэргийн аваад уяастайг дайлаар мартчих. Яа гинэ? За тийм ээ. Эфүн оюун Ванчин жанжны цэрэгтэй нийлсэн шүү дээ. Үгүй чи яаж дийлмэг санава? Хайрын гэлсэн амныхаа цол. Фаран сахиж. Цэрэг даасан манууха чи юугаа хийж байсан хүн бэ? Мань өцөр. Би өөр явна. Хүлээдэн. Цэрэг тэргүүлсэн жанжин та мордож яана. Өчүүхэн тайжвээ мордож шитараг замын дундаас буцаан авчиръя. Вантан минь би өөрөө мордож. Чи цэрэг захирсан жанжин хүн хүрээндээ байж вэ? Тайжхан яваад аваад ирье. Би бол цэргийн хүн. Харин та бол тайж хүн. Би өөрөө мордно. Дуу! Чи намайг цэрэггүйдэх чинь дутаа юу? Байж! Байж хай. Та мордно да. Тий. Их цэрэг зогсоод! Их цэрэг энд намайг хүлээ. Тэргүй маг миний хоноод. Хайртай бүхнэр минь галаа мануулж хар сул дээр минь хөлөөн арчив. Манжиг яахан дэвчих. Мал биш хүн шүү Дэвид. Мөн хаан таны үед босгосон хэрмэн чин мөрхий. Химран хайрл. Таны үед гисэн тэнгэр чин мөрхий. Гэрлэн хайрл. Чидара жанжа. Төрөн тайжирлаа. Та хэдтний амгалан айлтгая. Амгалан. Хятара жанжин уяастай гэх нь үү? Санаа байна. Үе жанжин цэрэг олонтой. Бид нараа барах байгаа. Бэдэг гэжтэй. Би л бай. Чи би бас байна шүү дээ. Одоохондоо жирийн даснаас хасагдаагүй л шүү. Тэгвэл тамхилж болох хүн байна. Чин ванг хориглох бол гэж сонссон. Айлын болгон уулын мохорсаа гэж ярьдаг. Энэ мосна манжуудын гидсийн хүлвэл таарна. Эрхэн хөө. Тэнгэрийн удам гэсэндээ тайжтан ч бас холын бодолтой байна. Урвсан хулгай үе жанжнаас яд асуу. Намаарал болж байна. Урвсан хулгай үе жанжнаас яд асуу. Уяастай тайди.
Бидэнд дуулахгүй. Таанч явта. Самчих сэлэмний миний хатах чадны минь үзүүл явлаач. Таанч мага аварч чадсангүй дээ. Би мөнчиг ятгсан да. Шатараа бол үгнээс буух шиг зөрөөд байх хүн биш дээ. Улсах цусаа дуустал тэнцэн би. Улаан голон тасалтал зүтгэн дэви. Чиний тэнгэр намайг харж яваг. Чиний сүнс надтай хамт яваг. Ятараа жинжим. Шатараа жинжний тогтчив дээ. Тийм ээ. Би байна. Та нар түрэн тайж юунд яагаад сар? Яагаад буцаж ирсэн залхийг эстов? Түрэн буцаж хэлв. Баяр гэж дагуулсан. Нохоши. Нүднээс далдууруу. Түбэг. Хараач. Гүби. Өвлийн сайд санзайд оржоос Манжин хаанд айлтган мэдүүлэхтэй Шидара, Гэмпэл, Ванжил нарын 3 хүнийг юуны үрдэд цаазлан алж Монг, Сэтэн самбил Жамц нарын 36 хүнийг бүгдийг босоогоор нь завчиж ялаад олон дүлэмж болгов. Эд нарын гэр малыг талж эмис хүүхдийн аймгийн доторх зүтгэлтэй тайч нар бооло болгож зарцлуул суугаа гэжээ. Их сайхан нутаг. Халах дөрвөн хаан төмөн ноёд үгс нийлж тэнгэр тэтгэснийг тийч болсон билээ. Гэтэл амар санаагаас устд нь эстахав. Юу тааш намайг дагхан дагаг. Эстагсан тань ял үлгэлцээ. Монгол хүн би Монголтойгоо илбэл зэрүүлээ. Дэлгэр мөн өршөө. Дэрэн дор ууж анжны цэргийн агтны төврөгөө сонсож байна. Бидний ажилч буруугаар эргэж дуусгана дээ. Өнөө дамрангүнг Бээжинд авчиж дуслаар хороосон гиндээ шүү. Хэлэгч юм биш. Язгууртан хөвгтэй ч гэсэн дайдаг үзэж. Биднийг бол нохойн гөлөх шиг буудчихсан да. Хой хүүхэд! Өгдөөд мөн түргэн ачаадаараа бошоохон хөдлөө. Вантамын хитүү цагт нөхөр чинь болж явна. Утсан чиний удаан голын минь өршөө. Вантамын нөхөр болж явсан да. Вантамын ами минь өршөө. Вантамын. Аваад юу? Вантамын өршөө.
Болтой нав. За. За тойг минь. Ямар хэлтэй ирвдэ? Бантам минь. Муу буурал толгой танд сайн хэл дуулах хувьгүй ажээ. Ямар ч гэсэн хэл. Дээдс минь. Гэгээн хутгтын дэргэс чадарлаж атсан таны хоёр хүүг Жанжаа хутгтын шахалтаар бариулж Улаастан сайдд хөргүүлсэн байна. Яна. Чимээгүй. Ээждэж битгий дуулгаарай. Гүлжээ! Бантам минь би ирлээ. Зэрэгэж гисэн. За. Тойг минь. Та хэдэн хүүхэдтэй билээ? Жаагч хүүхэн би 5 хүү 3 охинтой билээ. Би таныг бадарчин болгож ойлгох шинж болгоод дайсны хүрээр олонгуудаа явуулсан. Тэр болгонд итгэл алдсангүй. Та хүүхдүүдээ бодож амьд явтаа. Труда Улаастан үе жанжны цэргүүд морин гаталжээ. Манжин жанжны цэргүүд эрчмийн нурууг давжээ. Тэдний хүч нэт мэд цөөхүүл иймийн учир хордол сардаг руу явцгаая. Орос маяарын газар л бушуухан хүний бат. Үе жанжин орсон гэдэгт одоох нь бэргэцсэн. Гүн намайг дарна гэж
худалцуудыг дээж надтай нийлэхээр цэрэг аваад майшилж байгаа юм биш үү? Ижигийн би яаж вэ? Ижи сайн сайлсан. Цэрэг юм самс байхад төрөм мэтиг дижиж байхаар Шоны хол болгочихъя гэж юу? Эрнийг алдаж эргнийг нол тийм дах. Авидэр цаатха. Вантам минь идэх хүн л идэх юмсан да. Их хэргийг хамт эхэлсэн юм. Эцэст нь хамт байл гэж бодох юм да. Мэрэнтэй. Үгүй. Вантам минь. Амигүй ярьчин шав тавьчихад хүний нутагтаар идаа тайж хаамин. энэ нутагт шав тавихаар гэж бодох юм. Тийм ч үстэй. Үлгийн тайл. Вантам минь. Анх их хэрэг үсгэхэд хамт явсан юм. Амьд явахтаа яах? Гялага. Ханаа би дугуулна. Хаалгаан чи нээдэ. За. Эсэлийн юм уу марин? Тэг. Хөрхидөө илд харшиж жад сөрөлдөж байгаа энэ цагт жаргаж чадах болов? Тажгүй. Эр хүн алцахгүй. Охин байвал яа? Чи бид хоёр чинь хоёулаа баатар юм чинь. Бэрэн дор харин зэргийн хөлийн алхаа сонсдох боллоо. Эргэчин аймиг чинээ үзэлцэх цаг болсон дог. Таач ирэх юм аа. Огонч эрийн тамтаг явсан юм аа. Одоо л эр өвдөг нь нийлчихэд энэ хогтоос дор болох гээд байна. Маах минь. Ирэмээ үзэлцэх цаг ойртог бололтой. Өөрийнхөө зөвлөгийг үнэрлж үзээгүй амтан би. Хөх галын дэргэд хөх төмөр нүдэж суухтаа та хоёрыг төрсөн чинээ санддаг юм шүү.
хороо хүрээгээр явах нь зөв бус уу Вантан? Мэргэн таны зөв баха. Түрэн шивдэ. Вантан, таны өмнө төм буруугаан өчиж, хазайсан цагчийн түгшиж, хилтийсэн цагчийн тулж явъя гэж. Чамд итгэж явсан минь алдсангүй. Халуун хушуутай мал тосч байхад энэ зам зөв биз? Вантан таны хаар болог. Вантан, моёрын газар хүрэх хамгийн дөт зам энэ байгаа юм. Чөө. Миний хүүхдүүд нааширцгаа. Ах эцгээ. Ижээ, маа мах идтэй. Би чинь жилэрхээгүй үсттэй. Гайгүй хүмүүс буйнцэн дэлгэртэй. Зангид идсгэ. Ай. Эцгээ. Наадах тийш навж өг. Та нар ч одоо майорын газар ч дахианы махнаас өөр юм олж идэхгүй шүү дээ. Аюу. Майор. Бурхамштай ямар. Хаши. Илүү үгдэгдэл дуунах хот. Та ирмэн яач сонтой чинь Болж л байна. тулгар биетэй хүнд адууны мах сайн гэдгийг аадаглаж гарах хүүхэд нь өвчин ирэхгүй шүү дээ. Тавчтан та өөрөө зоогод. Хандаж байх. Надад ерэн тэгээд маргаашнаас хоёртаа шин шүлний юм бодно байгаа да. Зайцгээ. Цоны алдагдсан тийм манжиг энэ төрөл тавьж өгсөн. Арай ч үгүй илгүй. Хөөхд минь. Унамартай юу үзгээ. Тэр таажахаа Миний доо. Ой, миний доо. Наашир. Хараа. Окей. Махитаа. Яама. Их хөрхидөө ирэх хүн. Амартай юу Тэр хүндээ. Унаагаад. Зээнаад махнасаа наашир. Жижиг цааш юм аа. Тийм хашаа. Нутагтай байхад таажихаа та нарыг унаа холоор таслахгүй. Салхи шиг хурдан юм нэг салтгаандаа хавчуулж үзсэн. Таажихаа хавчирсан агтэн юу олон байна, морд олон байна. Ахта юу хатуу юм амлаж явах юм бэ? Хатуу заяанд хүн болдгийг. Зөөлөн заяанд хүн чон болдгийг да. За тэгээд хүн бол цугааны юм биз дээ. Дэмэл санаатай. Энийг хөр. Агенатха. Энийг. Надад би ч мордтой тавиа. Актрууга ихсгэт хөтлөе та. Энийг ч гоцолгоно то.
Тэгчээ тогчоо. Цэргийн ахт алга болчих. Юу нэ? Миний мэдсэн. Улиг баатруудаа сонсоцгоо. Улцаан гэж болсон санаа хэмээн дээдэлж явцгаа. Орос баярын газар очгиж би заавал хүчлэхгүй. Дагхан даг. Эстагсан тань би ял хэлчихгүй. Харин надад болоод миний нөхдөд хуу сайд болцгоо. Өнөөдөр босохгүй бол оройт маргааш гэхэд биднийг дахиад шиг шарж байгаа байлгүй. Дээлхгүйгээс хойш манжтайгаа явсан дээр биз түрэн ахаан хилдэгч үнэн шүү. Хинбэ та. Фантон дайлтгал байсан ч. Мэрэн тийм өөдөөсөө. За. Шүүс зовлоо. Ядан дотоо бивинээс нуух юм байхгүй. Шүүс зоглоо. За. Өчүүхэн миний бодоход мормал сулдаж эр цэрэгэцв. Оросын моёрын газар шууд орвол цаг хожих усуу. Үе жанжны цэрэг өдөрчийн газар ирсэн сурагтай. Тэгээд ч манай хүрээний дотор цэрэг ирсэн сэтгэл алдагдаж эхэллээ. Өчигдрөөрөө хуаран эргэж явхад цэрэг ирсийн дотор үг хэл гаргасан явдалч бий. Би төрийн банк хүн болохоос харийн дээрэмчин биш. Хэлийн дэсийг өөрөөр жалах нь гэхээс уруу жалах нь үлний цэнэ гэж бодно. Миний танд үг хэлэх нохой хуц хоёр затта адилхан болоо шивдэ. За өршөө гантам. Би ч аяа бодъё доо.
те. Юу? Ингэж явдаг би. Намайг вантай уулзуулна үстэй. Чамд вантай уулзах гавьяа байхгүй. Би чинь хамт зүтгэж явсан нөхөр шүү. Чи бол дэрэгтэн байсан дайсан. Дэрэнд орноос удаг. Гүлзэм. Би вангийнхаа царийг хараад л үгүй. Чамтай уулзах завгүй заларч байгаа. Өдөрт Орсын майорын газар оччихсан их цэргийн засч байгаа. Худлаа. Тэгвэл би үхээгүй. Тэр чин дээр дээ. Орд! Хайжхаа та. Энэ мордон таньж байна уу? Би үйлсэн үтэг гэж ванд өргөсөн бэлээ. Вангийн үйлс буруугаар иргсэн. Чам мити хадгал болсон чулуу шиг усаас болсон юм. Та ярихтаа номхон морны чинь ногт. Дашгын морны чинь чөдөр болъё гэж хэлдэгсэн билүү. Нүднээс садуулах. Хайжхаа таныг би алга. Та өөрийгөө алга шүү. Яв. Чиний гарт бүдэг байч. Аяа. Гүтхэршэт хүнийг өгсөн бэлгэнсэн. Бэдэг бишээ. Маадах чинь хутар байсан. Та намайг дуудаа юу? Тийм ээ. Өвгөө ах минь танд гэлээ. Үг бол үг. Анх би таны ялыг үүрнэ гэж хэлсэн. Өчүүхэн Вамбе хэлсэндээ хүрэх гэж ямагт хичээж явдаг. Та одоо харьдаа. Нутагарын дан буцсан. Хүнд бэрх цаг үед хүн ялаа өөрөө үүрэх учиртай. Вантаман бэтгий санаа зов. Би айны хөл гүйцхэн болвол амиа хороож дөнгөн. Таныг тэнгэр шиг. Багшд минь намайг өршөө.
Орос Химаярын газраас дөнгөж сая хэл ирлээ. Харуулын түшмэл нь өөрөө хүрэж ирсэн. Багштай минь. Та даанч яарчтай. Ван ах минь. Манжууд ирлээ. Тэрүүд Гүлдээ! Анх минь. Энд байна. сар сүлдэн аваад ушуухан гар. Та яах вэ? Яах вэ? Уг гэдэг төрийн бэлэгдэл ушуул. Төрөлдөө. Захичээ. Атчаадва. Угсуул. Атчаадва. Эгүхээс оюу химиш. Атчаадва. Тав. Угсуулээ. Атчаадва. Атчаадва. Тариг мэдэм хоороо. Туга аваад нүстэй сар. Юу? Чиний хөвлөд миний өрбий. Чи амьд гарвал би амьд гарлаа гэсэн үг. Гүлдээ та. Би Ван ахыг хамгаалж Орсын Баярын газарт хүргэн. Туга аваад гар. Нисээд бай. Энэ тухай түүхэн сурвалжид 1757 дугаар оны 1-р сарын 17-ны өдөр Орос Монголын хэлийн орчим ханхын их Жэйн хас гэдэг газар байхад хар дарахтын газар зайсан зөвлийн сайд намжлыг газарчлан очиж бүслүүлэн байлсан. Улгай Чингүнжов нэгэн морийг унаж манай хорёог дайран гарахад төмдийн тэргүүн тайжил намжов бэлэ цамцэг живийн хошууны тогсын утга хатсан залны зангиж хой я номхон гурвууд тосон барьсан хэмээн өгүүлжээ. Орол. Төдөч байш. Хааны хөргөн гэсэндээ нохой сэтэй байдаг байх. Хөр цасыг хөл нүцгэн туулж ирсэн би бан тантай мэндэлж болохсон болов? Тамхиж явсан бололгүй дээ. Ван таны амгалан гай. Мэн дээ. Энд юу юм? Хүний хэл. Чи намайг байцаавал хэлгүй гэж мэдээ. Би гэдэг чи биш. Уг бол уг. Тэр байхад мэдүүлжил таараа. Төрөл гэж байхад чинь хэллүүлжил таарна. Ван хэргэмээ чинь бодож би банд шахаа хөргөхгүй. Харин чиний надад өгсөн хэл чинь байгаа шүү. Монголын нэг сайн ван өгсөн яах вэ? Байж л вэ? Хожим хойно нь хотгойд ноёны хэл гэж хүмүүст үзүүлэхэд таймнэ үнэмшил таарна. Хүргэн ноён хүчтэй гэж үн юм та. Манжи хаан олон гүнжтэй юм байна лээ. Таныг авахт нь хэн бай гэсэн? Гүнжтнээ нэг харуулчихгүй юу? Таньяас айх баха. Тэнгэр гүн дээр шүү дээ. Хаан эцэг нь айдгийн чинь гүнжтэн айх нь арга байж үдэ. Улсаараа худалж авсан болохоор сайхан хүүхэн болов гэж бодсон юм. Чулуу дэрлэхээс өмнө харж хэмсэн гэж сансан юмсан. Хүнийхийг харах гэж байхаар өөрийнхийгөө болгоо доо. Хатныг оруул.
Эргүй шиг өгсөн дээ. Антан түмцөө. Агийг оруул. Яа. Аа. Миний хүүч томэр болчээ. Аваа, миний өрхийн ингэж атсан бай. Өөрийнхөө зулайг дахиж үнэртэж завдахгүй үстэй хөрхий. Үнэрлээ. Үнжиг оруул. Миний охин үсгэцгээ янзлаа да. Төрийн ордонд цэмцгэр яв. Харийн шоронд бол тэрнээс ч илүү цэмцгэр яв гэх юм да. Шадрава мань чуулганд хамт чуулж бааранд хамт явсных танд надаас үсэх юм алгу. Чамайг л өрөвдөх юм да. Амьдаа ерөөлгөж үхсэн хойно хараалгах шиг адгийн байдгүй. Би чиний төлөө зуларгаж явсан цаг үе. Хайрын шат тус минь. Эхийн оруул. Вантад ичиг юм сумонохгүй даанч ядаа. Газарт Мосулмар Цэнгэн жирта. Ичи минь би минь төрүүлсэн болохоос биш ухааны минь төрүүлсэн биш. Бураа ичт минь буруу байхгүй. Амийн гэрчүүт харил. дуугум чи юу юм? Усан толгойлсон ухаан чин хайч юм. Манжууд намайг хүн гэж бодож байцааж байхад миний хүү намайг хүний тооноос гаргана гинэ. Манжийн хөргөн ноён та намайг хулгай чингүнжүүн хамсаатан хэмээн тооцож хайрлаа. Сонсомч. Гойхон дуслаа. Энийхөө За, хүргээд өг. Ээжинд хүргээд өг. Уряа. Уулаар яв. Хидигаар яв. Шөнөөр яв. Сорволжид өгүүлс нэрэ бол. Гэрсэн жижелари хүн тайжин ахмад хобон. Ашхайдэ чингин дөрөв дүгээр үеийн ач. Үвэбэдин төрсөн зэ. Шатра чингаван чингүн жавыг. Харигс хэрцгийгээр байцаан шүүжвэгаад 1757 дугаар оны 3 дугаар сарын 11-нд Тэнгэрийн тэтгсэн хаан өөрийн гараар засаглав гэжээ.